За сайн байна уу гэлцээ дараа. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан орж байна. Сайхан орж байна. За сайн юу байна? Сайхан. Ажлууд их л энэ манай хэвчээ ажиж ер нь байнга өдөр тутмын ер нь мэдээж ачаалтай байдаг. Би өнөөдөр гэрэлцэх дарагт анхудаа уулзч байна. Тэгээд нөхрийн бол тань. Нөхрийн танд учраас уулзах га тийм. Тэгээд ядангуяа өөрт нь санал тавиад би ер нь төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн жаргал зовлон сонсохоор ирж байна гэж ордорсон саналыг нэглэж өгсөн баярлалаа. Баярлалаа. Бас энэ чиглэлээр ер нь бол яг удаа албаны уулзалт яриа өгчээсэн. Яг энэ төрийн албан агч эмэгтэй хүний хувьд гэдгээр ярьсан явж байгаа юм. Танай хэлс чинь одоо бодлого хэлэлт гэсэн одоо ер нь үндсэн чиглэлээ баярлаж. Тий, бүсээр ер нь бол хөгжлийн бодлого гэж байж байгаа. Сая 26 оны ихээр 25 оны сүүлдээс бүс орон нутгийн ингээд улсаас нөгөө баримталж байгаа бодлогын хүрээнд 49 хөгжлийн бодлого эдэргээд тэрнтэйгээ уулзаад ер нь аймагуудын хөгжлийн бодлого хэвчээ болчиход байна. Бүс орон нутгийн гэдэг нэртэй одоод ерөнхийдөө орон нутгийн хөгжлөхөөс илүү бас давхар бүсийн хөгжлийнхаа асуудлыг бүсчин ч харах хэрэгтэй гэдэг одоо концепцээр бүс орон нутгийн гэдэг ийм нэртэй болчиход байна. Тэгэхээр одоо энэ хэлтс чинь Хинтэд байгаа юу, Сүхбаатарт байгаа юу? 21 аймаг бүгд ийм хэлцтэй ш 5 газрын бүтэц дотроо байдаг. За хоорондоо уйлах хэрэгтэй шүү гэдэг чиглэл. Тий, одоо жишээлбэл манайх Сүхбаатар дорнод хэдий чинь зүүн бүс шүү дээ. Тэгэхээр зөвхөн дорнод аймгийн асуудлаа ярихгүйгээр зүүн бүсийн буюу Сүхбаатар Хинтэгийн одоо асуудлыг тийм 3 аймгийн нийслэн төсөл хөтөлбөрийг гэдэг төлхөө одоо бодлогын төвшөнд авч үзнэ л гэсэн тийм концепцтэй. Төрийн албанд хэдэн жил ажиллаж байна? Би өөр хувийн хвшил ч юм уу олон улсын байгууллагч юм ер нь өөр салбарт ажиллаж байгаагүй. Яг гэж сургуулаа төгсөөл шашаатын сургуулиудаа төгсөөд одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Яг төрийн захиргааны агуулгын нэгжээс гэж ажиллаж байсан. Тэгээд мэрэгчлээ ахлах мэрэгчлээ яадлын дарга. Тэгээд хэлцэн дараа одоо 2 дахь жилдээ хийж байгаа. Дан яг нэг бодлын хаяадаас өөртөө шүмжлэлтэй хандах асуудал. Манай хүн өөрөө хувийн салбарын болохоор салбарын асуудал байна гэдэг нь өөрөө харна өөрөөс мэднэ шүү дээ. Төрийн хувийн байгууллагын ажил төртэй холбогдно үйл ажиллагаа зөвшөөрлөд юу гэдэг те. Тэгвэл төр дээр очиод ингээд төр инглээр хэлээ гэдэг юм яриа шүү дээ. Манай төр аль ингэж гаднаас ийм харагдсан юм байна. Бид ингэж болохгүй байж гэдэг юм уу. Тиймхүү бодлууд байна. Тэгээд яг удаан төрд ажиллаад тахаар хүмүүс бас хэлдэгдээ төрийн хайрцаглагчдаг. Хувийн хвшин зовлон мэдхгүй юм гэж үзээгүй мүзээгүй байлээ. Магадгүй тэр талаас байж болно л та хүн тэмчин тий. Яг нэг актер нэг талыг бариад туушаад хайрцаглагчгүй хаа ажиллах юмсан л гэж бодчихлаа. Хүний зөвлөгөө яваад ялангуяа хувийн хвшлүүдтэй л ойр байх хэрэгтэй болов гэж бодсон. Одоо тэгээд ажлын гадаад зүйлсүүд хүмүүст харагддаг шүү дээ. За ийм алсын хүн ажиллаж байна гэдэг. Тухайн ажил амьдрал дотор бэрхшээл нь юу гэдгийг хамгийн их ер нь энэ салбарт ажиллахад төвхтэй ч юм уу эсвэл хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байдаг вэ? Яг бэрхшээл хийсээр нөгөө цаг үеийн нөхцөл байдал юм уу одоогийн нэгдэлтэй холбоотой ч магадгүй сошиал орчин ч одоо хүн болгоно сэтгүүл зүй бараг ярьдаг болсон хүн болгон утгаараа мэдээлэл шууд амжуулдаг болсон тий. Үнийн хотлын мэддэхгүй албаны одоо их суужгүйгээр өөрийнхөө бодлыг шууд ингээд түгэждэг. Энэ нь бас бусдын хийж байгаа ажлыг бусдын одоо ажлыг ялангуяа төрийн албыг бас олон нийтэд жоо сөрөг харагдуулах нөхцөл болд юм болоо гэж бодсон. Тэгээд яг энэ чинь маш олон төрийн албан агчид дөрмөр хоолгүй ажиллаж байгаа шүү дээ. Нийтийн албанд ажиглаад ажиллаж байгаа. Энэ олон хүмүүсийн бас хичээлж өгдөг жоохон тэнэг сөрөг хандлагатай ч гэдэг юм хүмүүс жоохон харлуулаад байгаа нэг жоохон заримдаа жоохон онцгой санагддаг л та. Тэг яг энэ хүн хүний үс бодоо илэрхийлэх эрх нь хэдий нээлттэй ч гэсэн юмуд бас жоохон зэнзүүртэй хандах шаардлагатай байт юм болов уу гэж боддог. Тэгээд магадгүй тэр нэгтдэг хүн түгэж байгаа хүмүүс магадгүй цөөхөлээд байх л та. Тэгээд бэрхшээлийн үед бол яг уу тэгээд хийж байгаа юмыг бол хийж ин гэж ярихгүй шүү дээ. Хийхгүй болохгүй байгаа бол нэг л болохгүй юм гэдэг. Болохгүй байгаа юм ин гоё болгоцохоор болгочлаа гэдэг үгтэй. Яг нөгөө нэг юм хийж байгаа хүн чинь бас тодорхой хэмжээний заавал магтуулах гэдэг байж жоохон тодорхой хэмжээний уран бас хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү юмуд бас яг залуу хүн болохоор тиймэрхүү хүмүүсэд гэдэг бас байж магадгүй. Тэгээ тиймэрхүү юмуд бай. Тэгээ нөгөө залуу удирдлага албан тушаалтны үед эмэгтэй хүний үед бас нэг
нэг одоо юу гэдэг нь монголчуудад одоо тогтсон одоо гендрийн одоо юу гэдэг хөвшмөл ойлголт гэх юм уу. Эмэгтэй хүн байгаагийнхаа хувьд бас нэг нийгэм бас нэг муугар хэлүүлэх шалтгаан болоод тах шиг санагдаж байна. Зөвхөн над дээр шихгүй. Одоо ингээд үеийнгийн манай эмэгтэй даанууд зөндөө байрлалаа. Үеийнхээ байрлалууд биш л гэж байна. Тэгээ эмэгтэй хүн ажил хашаа халуун тушаал ахихад тийм үү. Ийм хүн нөхцөл бол нийгэмд жоохон сөргөөр дүгнэх гэдэг юм болов уу? Тэр нь жоохон нөгөө амьдралтай хүний амьдралтай шууд холбогддог, ажил амьдралтай шууд холбогддог учраас аав ээж нь яаж тусах, хүүхдэд нь тийм өсвөр насны хүүхдэд нь яаж тусах, хань ижил нь яаж тусах. Тэр мөрийг очоо бодолцож одоо харлуулж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр бол маш бас хэцүү том шалтгаан шүү. Тэр яагаад шантрах, болох амьдралаа хөө ажлаа хөө гэдэг сонголтын дээр ирэхэд бол аюул нөлөөлдөг. Тэгээ яг нийтийн төлөө зүтгэж байгаа болохоор хүүхдүүд ба нэрээдүүд одоо сайн сайхан нийтийн төлөө зүтгэсэн юм чи үр дүн ирэх бахтаал гэдэг итгэл үнэмшилтэй байлаа шүү дээ. Тэгээд хань ижлийн дэмжлэг байна. Итгэдэг ажлаа хийх боломжийг олгодог. Манай өөрийн хэлтэй чи өөрөө ажилдаа дуртай болохоор чамайг ажилдаа хийх дуртай болохоор ч би ингээд өдөр шөнөгүй арчиж байгаа шүү. Тэрнээс бол одоо ингэж бол ар гэрээ хаяад хүүхдээ хаяад авчаад болох байна. Нөхөр нь ингээд хувийн юмуд амжилтаа эхнэр төрөөсөө ингээд холбооцсон шиг энийг төрийн юмуудыг хувийн юмдээ ингээд давуу тал болгож хэрэгжиж авах гэдэг нь хэл ам ч юм уу. Нэг тийм одоо яриа гарч ах шиг сонсогдсон. Энэ тал дээр чиний баримтлагдаг одоо зарчим чинь юу вэ? Одоо хамгийн сүүлийн жишээ гэх юм бол манай ээж хоёр нөгөө бөрнөрийн иргэдээр жижиг гэнэ кеб ажилладаг. Тэг яг хэдэн гэр бариад 10 жил өмнө эхэлжсэн. Тэгээд яг хөдөлмөрөөр ингээд яваад одоо тэгээд нэг хэдэн боловсон 0-0-тай болохгүй явж байгаа байхгүй. Тэгээд энэ дэндээс баг зээлгөөс тань бүтэхгүй юм гэдэг. Одоо нөгөө жидүүгийн зээл зарлагдсан гэдэг. Манай ээжээ тэндээс нэг зээл аавна гэдэг. Тэгээд наа зээл олгодог аль ийсэн хэсэг чадвар тохин ахалж байгаа болохгүй. Ээж уурлаа чи тэгвэл алиасаа гар би ингээд кебмэд бянцламаар. Тэгээ аав хажуунаас нь болоод охиныг ажил хийхгүй чи битээ ажилд нь оролцоотой гэл. Ийм их жишээний. Тэгэхээр чин яг манай үний хийж байгаа салбар нь манай эрхлэг хүрээлэнээс өөр салбар л да. Тэгтэл ингээд ер нь бол ингээд төртэй холбоотой ямар нэг юмд ямар ч орц боломж авч байгаа. Бид хоёр хувийн юм хийж байгаа юм чинь бас нэг жидүү зээл мэлгээл аваад тоног хөвөмж өөртөө хүлээс өөртөөсөн бодол биш. Тэгээд би энэ даа болох болохгүй. Тэгээд сүүлдээ заримдаа чавлаа чи наана байгаа нэртэй ингээ миний ажлыг бүр явуулахгүй ингээ. Бүр ингээ чамаа байгуулахад би бүр ингээ юм чийж болохгүй ингээ. Нэг бойл надад ажиллаж гэдэг үү те. Тэгээд надад би л хийн гэж хийж байгаа бол надаас бас надад бойл. Тэгээд энэ тийм сайн муугаар бичигдэн ээж аавд олж харна. Шүн нойр нүрхүү хаана юутай тэгээд их төвхтэй шүү дээ. Тэгээд би л өөрөө нөгөө дураараа зөрүүлээд би ажиллаа хийн. Тэгээд та түүдэ зээлэнд орох болохгүй би л танд өгөхгүй шүү. Ер нь бол тэгээд нөгөө зарчим гэж ярих юм бодоо тэгээд би өөрөө энд байж байгаа хавь орихондоо одоо тэгээд аав ээжтэй ах トゥ дүүд ингээд шийдээд ах юм бодчихтой жолоодохгүй. Тэг байж болохгүй гэж боддог шүү дээ. Хэл аманд оролцоход ээж аав нь юу гэж хэлж яах юм? Манай аав л их санаагаар их ундаг. Ер нь аюул нэгдэлтэй аюул яа. Бидний жоохон багаас эхлээл нэлээд яондоо ярилцдаг. Тийм ярьдаг гэр бүл байсан. Тэгээд санаан зовоод нойр нүрдэг юм аа. Нэг юм сонсчоороо. Тэгэл гайгүй юу болсон гэдэг хүмүүс коммент өгчингүүд энэ хүн миний хот ингэж бичсэн энэ ямар хүн юм. Тэгээд нутгийн хүмүүсийг таньдаг хүмүүс тэр таньдаг хүн хүртэл ингэ бичсэн байхаа гэж гомдоод тэр хүндээ тэгээд битээ тэр байтгал юм болж ирсэн гэдэг. Манай ээж чинь багтаа таахгүй дотроо хөрх юм эсвэл ахалтай ээж юм чи. Тэгээд аавах нойр өрөхгүй байна нэ тэр. Тэгээд нэг болж бүтэж байгаа амьдралдээ болж бүтэж байгаа гээлгээтэй сайхан бүхнийг л аавдал болох юм байна. Тэгээд баярлалаа аавд л хийж дуулгая гэдэг. Тэгээд ер нь санаан зовоод нойр мөрөхгүй шүү дээ. Тэгээ мартахгүй тэгээд тэр асуудал чи яасан тэр хүмүүсээ битсэн байлээ шүү дээ. Яриад 60 70 гарсан хүмүүс чи өөрөө тасан үзэхжүүл. Тэглээгээд ямар ажилгүй мэдлгүй болоод явах юм ч одоо урхан ашиж тийм. Манай нэг их хотгонд дараа бас манай хэлцээд намаа ороход одоо 6 7 жил өмнө одоо л Америкт их хотгон гэдэг дараа болсон. Бидэд аюул тийм нөгөө
мотивац өгдөг гэсэн. Тэрний дотроос аягүй ингээд тод үлдсэн юм. Та нар яг өнөөдөр ингээд хүний юм хийгээд ингээд зүгээр цалин аваад нэг сарын цалингаар ажиллаад байгаа юм шиг боловч энэ чинь нөгөө нийтийн алба буюу нөгөө хүний ажлыг бүтээж өгдөг ажил. Хүн мэдээж төр хандахтаа аливаа нэг асуудлаа шийдвэрлэх шаардлагатай тийм. Тэр асуудлыг шийдэж өгнө гэдэг чинь таны ард хүн болгоны ард ингээд төрөхтөн ингээд тооны машин байдаг гинэ. Тэгээд сайн эерэг зүйл хийгээл хүн баярлуулаад ах юм а тооны машин дээр нь оноо нэмэгдээл явдаг. Муу юмнуудыг асгатаад явдаг. Та тэгэл ойлгочих. Тэгээд тийм болохоор нийтийн албаа хашна гэдэг чинь та нар ингээд таны тооны машин дээр юм нэмэгдээл явж байгаа. Тэгээ магадгүй одоо та нар залуу ахгүй те настай болоод үр хүүхдчиг үлдэн. Тэгээ магадгүй тэр сайхан тооны машин дээр байгаа тоо буян чинь буцаад танаа үр хүүхдүүдэд ирдэг байхгүй юу гэдэг. Тэрийг ингээд аягүй ингээд толгойн аягүй тод үлдсэн. Тэг яг зөв нийт төрийн албан нөгөө нийтийн албан тушаалтан гэдэг утгаараа чадах хэмжээгээр нийтийн сайн сайхны төлөө байх юм. Ядчил нэг хүсэлтийг нь яруу санд руу үйд нь яаж ичаад нэг амжуулаад илүү суугаад чамаагүй бис гаргаад өгчих юмсан ч гэдэг үү те. Тулцын ер нь тэрийг шийдээд өгчин. Энийгэл баярлалаа, стай баярлалаа ч гэдэг юм. Тэр нь гоё авч тийм. Тэгээд 2000 жилийн төвхтэй Монголын төр үеч юм эзэн Чингис хаан гэдэг. Тэр төрийг залгамж явж байгаа шүү дээ. Энэ төвхтэй төр ажиллана гэдэг бол энэ төрийн иргэл баг. Бид өөрийгөө төрийн хүн гэж байна. Энэ салбар малбарт ажиллаж идэж өөртөө бодсон байдаг шүү. Тэгээ бодгоо орж ирдэг шүү. Ихтэй нөгөө иргэдийн хурлын нөгөө хурал дээр нь ингээ болж байгаа лайв болж бохор ирээд харсан байхгүй зүгээр сонирх гээд. Ирээд үү? Тий ирээд. Тэгээд та хурлaalт хэрэгээ байжсэн. Гэсэн чинь ингээд баахан төлөөлөгч тойроос суудсан. Чи тэгэл яг нөгөө хилцэж байгаа асуудлууд дээр ийм юм аа гэдэг бүх сэдвүүдээр ингээ ярьж байгааг хараад бүх эн чинь ямар олон асуудлуудаар ямар их асуудлуудыг те ингээд нэг юм танилцуулаад ингээд сууж байна гэдэг. Ийм юмуд яардас бас сүрхээ гарч шүү гэж бас хувь хүндээ бас зүгээр тэгж бодсон. Тэгээ нөгөө хилцэн нөгөө хариуцдаг ажлын үүрэгтээс хамааралтай. Угаасаа өсөг нөгөө хариуцж байгаа нөгөө манай хилцэн хариуцж байгаа асуулт өөр аягүй өвөн цар хүрээтэй учраас өдөр тутамдаа нөгөө салбарын мэдээллүүд донд байдаг. Тэгээд төлөвлөсөн асууж байгаа асуулт бол мэдээллийн түвшинд бол хариулаад явна. Тэгээд яг тухайлсан хилцүүлж байгаа асуудлыг бол нэгэн гүнзгий судалж иж өөр юм болгож ижил авах бол өөрснийхээ бэлдэж өгсөн PPT гэдэг хараал явчих юм бол тэгэл хараал уншаад хэлдэг шүү дээ. Ер нь бол хүний бэлдэж өгсөн нэг нь өөр юм болохгүй л би авч ордог. Чадахгүй тэр чинь айгүй хүнд наалтдаг байхгүй. Надаас наалтахгүй хэлж байгаа хүмүүс нь наалтахгүй. Жага ач холбогдол өгөөгүй ер нь харагдана. Тэгэхээр мэдээж бодлогын мэргэжлүүдээр юм уу бэлдүүлж авна. Өөрөө нь ажиллана. Тодорхой мэдээ асуу. Тэгжиж 1-2 хоногийн өмнө 30 жил боллоо. Хурал болно бөө юм бодсон шүү дээ энэ өсчээр дээ. Тэг надад. Тэгээ нөгөө хүн нэг чадварлаг эмч байна, чадварлаг одоо тамирчин байна ч гэдэг юм уу те. Хардаг гэдэг шиг яг би тэр нөгөө хурлын үйл явцыг хараад тэнд ингээд чамаг ингээд хүмүүстэй харилцаад танилцуулж байгаа, яг танилцуулж байгаа зүйлсүүдээ ингээд нэг хүн ярьж байгааг хараад яг төрийн албан дотор яг мэрэгсэн чадварлаг мэрэгчлэн байна гэж бас анзаарч харж байсан шүү. Энэ зүйлсүүд бол бас цаашаа нэг улам мэрэгшээд те чаддаг зүйлээр улам ингээд чадмаг явах нь зөв шүү дээ те. Энэ зүйл дээрээ зөрөгтэй байгаарай. Миний хувьд бол юу вэ? Би яг одоо хувийн итгэлийн маань хувьд бол итгэвч юм. Тэгээд би яг энэ зүйлийг зүгээр хүмүүсийн нүдний өмнө дүрсгэж хийж гинөө тий. Олон алга дашчууд окей гэж үнэлж гинөө. Дашгаа ойлгонгоо тэрнээс их хамаарж гинөө эсвэл би яг чинхнээсээ хийж гинөө тий. Би яг энийг бурхны өмнө хийж гинөө. Гэхдээ би мянган хүнд цаашаагдсанд орвол тий. Тэгээ бурхан цаашаагдахыг илүүд үзнэ гэж. Тэр чинь яг үнэн шүү дээ. Бурхан бүгдийг харж байгаа. Зүрхэндээ юу тээж явж байгааг нь харж байгаа. Тэгээд эцэст нь юм нь сайн сайхан байх үгүй юу гэдгийг мэддэг учраас одоо чиний итгэл үнслийг мэдхгүй юм. Миний хувьд бол айлхаар бүх зүйлс үнэн байх юмсан. Тэг хүмүүс ойлгож ирсэн ч байна, ойлгохгүй ч байсан. Би хүмүүс ойлгохдаггүй байснаас болоод би үнэн байсан зүйлээ болж ивэл би ингээд хамааралд нь орчих шүү дээ. Ард нь гоё үр дагавар байдаг. Энийг хүн мэдсэн ч мэдээгүй ч эцэст нь бүгдийг нь тооцчихдаг. Бурхан байдгаа гэдэгтгэдэг. Би бас тийм гэсэн. Түүний нөгөө тооны машин гэдэг шиг л байхгүй. Одоо тэр бүр ингээд аягүй тод суудсан ингээд жоохон сэтгэл зүйтэй ч гэдэм үү. Жоохон алдаа гаргачудаа энэ хүний жоохон гомдоочудаа ч гэдэм үү. Тэгэнгүүт оноо маань асууж байгаа хта ч гэдэм үү. Тэгээд хүний асууд шийдэж өгөө ч гэдэм үү. Нэг асуудлын ард гараад магадгүй тий одоо ингээд энэ шийдэл гэж юм да аймгийн бодлогын
найдлын жил батлуулсан, энэ жил батлуулсан 5 том байр бичвэл. Тэгээд энэ минийгээ яагаад дотор энэ ажлууд нь хэрэгжчихвэл одоо манай аймаг яг ийм гоё болох гээд байна даа гэж. Энийг хийчихлээ, энийг хийсэн учраас оноо маа нилээд нэгсэн бах та чи өөртөөгөө тэгээд яриад. Тэгээ бараг тэр одоо онооны төлөөч гэдэг юм уу те. Тэгээд бол би одоо зөв явах хэрэгтэй, үнэн байх хэрэгтэй гэдэг юм уу. Одоо нэг яг танайхтайгаа зарчны удаар адилхан юм уу да. Тэгэхээр энийг чинь нөгөө хяналтын систем нь ингээд бурхан байж гин гэдэг чинь бурхан нүднээс даалд хинч хараагүйс гэсэн бурхан харж байгаа тий. Гэтэл хүмүүсийн нүдэн дээр зөв байгаад бусдын нүдэн дээр ингээд хэлбэртэй дөрөв бас биш шүү дээ тий. Тэгэхээр хоол явахгүй л тий. Тийм байвал тий. Хамгийн одоо нөгөө чухал үг чинь тэр нойр дотор байдаг юм а гэдэг нэг үг байж байгаа. Нойр дотор нь ямар үг байна гэсэн чинь зөв хүний үйлдэл нүднээс даалд зөв байдаг гэдэг. Тэгэхээр бид нар нүднээс даалж гисэн ингээд зөв байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энд бол ялчгүй итгэл үнэмшил нөлөөлж шүү дээ. Ялангуяа төрийн албыг хашхад бол итгэл үнэмшил, хуу хүний төлөвшил гэдэг юм те. Одоо хамгийн чухал шүү дээ. Одоо юу гэдэг ямар ч мэдлэг боловсрол, ямар сайхан ихтэй сургууль төгссөн одоо хичнээн хэл гэдэг юм те. Тийм чад одоо боловсролын хувьд өндөр боловсролтой байсан ч гэсэн хуу хүний хувьд юм гэрийн хүмүүжил гэдэг юм уу, хандлагын хувьд ингэж сөрөг хүн байх нь өөрөө төрийн албаны нэр хүндийг амар доош нь татсан боловч байна. Зүгээр ингийн нэг иргэн орж ирэл өөрийнх нь эрхлээгүй асуудлыг хүрээнд чамаагүй ингээд ийм асууч их чинь ахна гэдээ орж ирэх наа. Наа чи миний асуудал биш гэж хандхад нэг өөр таймер асуудал байж наа чи миний биш гэдэг би танд холбоод өгөөч гэдэг. Ингээд нэг өөр. Тэгээд нөгөө нэг цаасан диплом хийсэл хүний хандлага төрийн албанд бол зүгээр хандлага зөвтэй хүн байх нь хамгийн чухал юм гэж байна. Одоо ялангуяа сүлээд нөгөө мосо төрийн албаных нь гэтэл өөрийнхнийг аягүй үүсгдэг төрийн албан одоо бас хөгжингүй орнууд дээр бол зүгээр төрийнхнийг бол нэлээд хүндэлдэг чадвартай зөв хүмүүс төрдөө ордог юм биш. Тэгээ манайхан яг олны дунд ондог хүмүүс зөндөө байгаа. Тэгээ яг нөгөө олонгүй сайдан баттай дуртай богтой. Тэгээ яг зарим нэг одоо хандлага муутай хүмүүсээс шалтгаалаад тэр чигээр төрийн албаныхан гэдэг нэг тийм муухай тийм хандлага бий болчиход байгаа. Энийг бас засгийн газрын төвшин ч гэсэн бас бууруулахаар төрийн албыг чадваржуулах цөөхөн чадвартай хүчтэй байх маа гэдэг юм хийгдэл ах шүү дээ. За манай ирээдүй гэдэг найзтай гэр бүл бол одоо хэдэн жил болж байна вэ? Тэгвэл одоо энэ жил 20 жил болж байна. За. Тэгээ 10 жил их 9 бараг ингээд хасаа эхлээл танилцаад дүүрхийг явсан. 10 жилээсээ танилцсан. Тэгээ танилцсан гад оцсон бол 20 жил болж байна. Тэгээ дөрөв хүүхэдтэй болсон байна. Тэгээд альтаж онол сайхан амьдарч байна да. Анх одоо ирээдүйн ханаа намайг тулаад өшөөд явах тий би одоо энэ хүнийг тулж төшч явна гэдээ одоо сонгосон байгаа шүү дээ. Юунд нэг төр татагдсан. За анхны сэтгэл. Тэгээд одоо ингээд 20 жил танилцаад 20 жил болсон байна. Тэгээ энэ олон жилийн хугацаанд яг ямар зан чанарт нь одоо юу их талархаж байна. Яг анх яг юунд нь татагдсан гэдэг анх уулзаал шууд энд нь татагдсан гэсэн илүү аягүй их нөгөө амьдралын шаардлагаар гэх юм уу би 10 жилээ төгсөөд уушаа сургуулигаа явчихсан Монголд сураагүй. Тэдгээр хооронд 60 жилийн хүүхдүүд чинь тэгээд би чинь 2 жил урт сураад ирээ дахиад өмнөх 4 жил гээд ерөнхийдөө баг 6 жил ингээд тустай хэрнээ үүрхэд л яваад байхгүй. Тэгэхээр зүгээр нөгөө нэг цаг хугацааны шалгуур гэдэг нэг амар сайн давж гарсан гэх юм уу. Тэр хооронд чинь дээр хоёулаа хүүхдчээсэн. Тэгээд ямар нэгэн муудалцаанд байхгүй мэдээж зөрчил байх л. Тэгээд тэрийг даваад ингээд 6-7 жилийн ад гарсныхаа дараа л за тэгээд цаг хугацааг бол даваад гадлаач гэдэг юм. Тийм л мэдэрч төрсөн. Тэгээд хамгийн том шалгуур бол цаг хугацаа хол байна гэдэг чинь. Тэр амар чухал нөлөөсөн баг. Тэгээд одоогийн өнцгөөс бол түүнд би бас хэлсэн тий. Ажлаа сонгох, амьдралаа сонгох зарим үед баг хүүхдүүдээ хоёулын хоёр баамаа гэрт нь орхиол ажил руу явах ялтай ажил гадлаач гэдэг юм уу тий хаасхан санд уудлаач гэдэг юм уу. Нөгөө хоёроо гэрт нь орхиол ажлаа сонгох юм байгаа шүү дээ. Тэгээд нэг томилтой зэрэг залгуулад өөр тийш явах ч гэдэг юм уу 7 хоног мангаар өдөр явна. Тэгэлээ тэр үед чинь бас тэгээд ер нь бол амьдралаа ашин тавиал байгаа байхгүй. Тэр болгонд төвчээд миний нөгөө ажилдаа дуртай байгааг анзаараад дуртай юм хийх гэдэг хажууд байгаа ихнэрээ бас нөгөө дуртай юм хийж шүнж нь бас жаргалтай байж тээ. Намаа жаргалтай байхын тулд магадгүй өөрийгөө ашин татчих. Тэр зам
бол тэгэл хамгийн сайхан та. Тэгэл за уусаа нэг юм. Айгуу зөв сонголт юм. Тэгээ одоо 4 хүүхэдтэй болсон. Тэгэл 4 хүүхдээ хариуцж бас нэлээх шүү дээ. Айл талдаа нэлээх. Тэгэл энэ ажлыг яаж байгаагаар. Ер нь тэгээд түүний бас ярьсан нөгөө аль нэг талдаа золиос гаргаж байгаа гэдэг бол би бол хувийн амьдралдаа жоохон сайн ээж байж чадахгүй байгаа гэж боддог өөрийгөө жоохон шүүмжлэн хаяада нөгөө жоохон стресстэйгээс ч юм уу ажлын ачаал жоохон ихтэй нэр өвтгээрээ ингэж ажиллаж байхаар та хүүхдээ хараа сайхан гэртээ ингээд сайхан болгон даяар нөхрөө ачлаа хамаа ингээд тэг ингээд байж ивэл сайхан ч юм уу гэж бодно. Тэнгүү чин удаан бол гэртээ байж чадахгүй юм байна л дээ. Би бас төрөөд 20 он төрөөд 22 он төрөөд 2 байгаа. Тэгээ түрүүд нэгийг нь 3 хамгийн эхний 3 хүүхдээ 3 сартаа ахт нь 4-р 2 сартаа ахт нь байштай очсон. Тэгээс удаан гэртээ чадахгүй юм бэл. Уурлаад нөхрийгөө яаж ийж ингээл нөхөрч мэдсэн. За чи одоо удаан ажиллахгүй гэртээж бүлгээ болохгүй юм чи одоо бошоогоо ажилдаа орохгүй болохгүй юм. Одоо бошоогоо орно. Тэгэл хөрхий нөгөө адам ээжтэй хүүхдээ ягаад өдөр очиж хүүлээд ингээл тэг өөрхөн том болол. Тэгээд чиний хувь хүний чинь онцлог нийгмийн нэг ийм ажилд байх сонирхолтой юм байна. Тэгээ хувийн тэггүй тийм баг. Нөгөө нэг олон донд байгаад ингэж л байвал ингэж тийм аз жаргалтай байдаг юм шиг байна. Тэгээ хүүхдээ хараад гэрээ захан гэрээ сайн эзэгтэй байх боломж олгосон зүйл ба тэгээд хүн хүний нөгөө онцлог ах л та. Би бол яг тийм төрлийн хүн биш юм шиг үлээ. Тэгээд ингэж баг ажилдаа дараадаа ачаал аваад стресстэй байж байгаа баг өөрийгөө сонгосон та баг өөрөө баг тэрэндээ гоё яваа шиг тийм баг тэрэндээ туртай тэгээд ороо гэлүүгээ яар хүүхдүүд маань яаж байгаа вэ за гайгүй гэдэг чинь хоол идэх гэсэн юм эмээ өвн хоол идэх өвгөндөө хоол идсэн байлгүй тэгээд юм юм суугаад заримдаа гэртээ хаяад энэ хоол мод хийгээгүй айгуу болсон хатсан зэнэ сайхан хоол юм дээ хүний онцлогуд авах шиг байна тийм ингээд нэг төрмөл зан чанарын онцлогуд гэртээ байгаад сайн ээж байдаг илүү сайн хүн нэгтэйчүүд бас байна. Гэхдээ бас нийгэмд бас ингэж ажиллаад тэнд байх талбар нь жиж бас болохоор тэ анх төрхөөсөө л хүн явуулсан тий. За чи ийм юм хийхээр төрсөн гэдэг чинь зам чанартай л хүссэн байгаа шүү дээ тий. Одоо энэ одоо алтан тушаал дээр ч юм уу эрэгтэй хүн ажиллах, эмэгтэй хүн ажиллах гэдэг ч юм уу ийм ялгаа байдгүй. Эмэгтэй хүний хувьд одоо нэг юм шил гэж зүйл байх. Нийгмээс авах тийм сэтгэл зүй одоо юу гэдэг хандлагууд, эрэг сөрөг хандлагууд бол эрс ялгаатай шүү дээ. Одоо маа би заримдаа сонссон. Одоо миний оронд өмнө нас эмэгтэй дарга болсон. Тэр хоёр савнд ярьдаг байхгүй. Тэгээ ихтэй бидний оронд яг бидний насны яг ихтэй хүн байсан бол магадгүй нийгмээс ийм хандлагуудаа айлтдаг ишгүй байсан баг та. Тэгээ Монголын нийгэмтэй эмэгтэй хүнд айгүй хатуу юм аа янз бүр. Тэгэл одоо их хурлын сонгуульч гэдэг юм уу ингээл эмэгтэй хүний ингээд жоохон карьерийн асуудал яригдахаар нийгэм тэр чигээрээ эмэгтэй хүнийг одоо харлуулах гал зүтгэдэг тийм юм айгүй хэвчиж байна. За хиний дэмжлэгээр ингэчүү. Энэ хүн одоо энэ хүртэл явахдаа энэ хүн яг юу тулаад ямар хөдөлгөөр зарцуулаад энд хүрчүү гэхээсээ илүү яагаад дарга болчихв? Хэн дарга болгочих гэдэг юм те. Тийм. Эртэйчүүдийг бол баг тоотгүй биш үү? Хараад хар юм баг ярьдаг шүү дээ. Тэгээд тийм чи хүн зөвлөх юм болоо ингээл одоо их хурлын төвшөнд ярьж байгаа тэгээд эртэйчүүдийг нь гаргаж ирээд яриад байгаа юм биш. Цаана ихтэй бодож зөндөө хүмүүс байдаг юм. Тийм. Монгол даяар нэг тийм эмэгтэй хүмүүс жоохон хатуун байна даа л гэж байна. Тэрний дунд одоо тэгээд тогтоод ингээд шаардлагад нийцээ тэгээд явахын тулд нэлээд ихтэй хүнээс хэд дахин илүүлийн нэр эрчим хүч цаг хугацаа хөлс хүч зарцуулж зэрэгцэж явж байгаа л та. Би ер нь ингээд хүмүүст уулзах порталууд олон салбаруудаар ороод ертөнцүүдийг сонсъё те. Янз янзын ертөнц байна шүү дээ ингээд. Эрүүл мэндийн шал өөр ертөнц явж байна те. Цахилгаан станц гэдэг өөр ертөнц явж байна. Төрийн албан гэдэг бас өөр ертөнц явж байна шүү дээ. Тэгээд энэ болж байгаа зүйлсүүдийг минь үгүй чин сэтгэлээсээ ярилцаж цаг гаргасан баярлалаа. Би албан өрөөндөө суугаад яг нэг ийм чөлөөт яг нэг хувь хөнөө чиглэсэн төрийн албан хаагч талаасаа ингээд дотор байгаа юмнуудыг яг боломж олгосон баярлалаа. Айгу сонир мэдэрч идэв минь албан өрөөнд суугаад юм яах чинь. Гоё юм яг ийм яриа бол сууж байгаагүй. Тэгээ гоё чөлөөтэй ярисан баярлалаа. Яг боломж олгосноос баярлалаа.
Тэгээд бэрхшээл хичээгээд сайн ажиллана. Сайн ажиллая. За, ажиллана. За баярлалаа.